За автотехникийн салбар бол одоо манай улсын бас хөгжлийн гол тулгуур л да. Ялангуяа өргөн удам нутагтай манай улсын хувьд бол автотехник бол одоо тээврийн салбар дотор голлох үүрэг гүйцэтгэж ирсэн, одоо ч гүйцэтгэж байгаа. За энэ ачаа зорчигч тээврийн гүйцэтгэлээс үзэхэд улсын хэмжээнд ачаа тээврийн 65%, за зорчигч тээврийн 98.7% нь бол одоо автотехникээр гүйцэтгэж байна гэсэн юм судалгаа байгаа. За ингэхээр одоо гол ачаа тээвэр бол ачаа тээвэр, зорчигч тээвэр гэдэг бол одоо манай улсын гол хөгжлийн бас чухал хэсгэ гэдэг нь харагдаж байгаа байна. За ингээд өргөн мэдүүлсэн хуулийн төсөл болон автотехникийн салбарын үйл ажиллагаатай холбоотой хэдэн зүйлийг тодруулъя гэж бодож байна. За энэ дотоодын ачаа тээврийн одоо энэ логистикийг хөгжүүлэх талаар одоо ямар арга хэмжээ авахар, ямар бодлого барьж одоо ажиллаж байгаа вэ гэдгийг асуух гэсэн. За нийтийн зорчигч тээврийн хувьд бол ийм одоо нэгдсэн сүлжээтэй болцсон, энэ талаар бол акц дэвшилтэй байна. За одоо үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарын бараа бүтээгдэхүүн, түүхийд, хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн гэдэг эдгээрт дууссан энэ дотоодын ачаа тээврийн ийм логистик сүлжээг байгуулах энэ талаар ямар бодлого барьж байна вэ гэдгийг нэгдүгээрт асууя. За энэ талаар бас энэ хэрэгцээ зохицуулалт шаардлагатай байгаа юу гэдгийг энэ хуулинд орсон уу гэдгийг асууя. За хоёрдугаарт энэ Улаанбаатар хотын төгжрөл гэж томоохон асуудал байна. За энд бол мэдээж одоо зам барих, өргөдөхөөс гадна замын цагдаа хэрхэн ажиллах, замын хөдөлгөөний дүрм хэрхэн хэрэгжихээс гадна за автотехникийн бодлого, замын хөдөлгөөний зохион байгуулалтаас бол энэ ихэнх хамаардаг зүйлээ. Тэр энэ чиглэлээр одоо ямар зүйлүүдийг та бүхэн бас хийж хэрэгжүүлж байна вэ? Төлөвлөж байна вэ гэдгийг асууя. За энэ хуулинд бас энэ чиглэлээр тодорхой зохицуултууд орсон уу гэдгийг асууя. За гуравдугаарт энэ нэг үеийн хотод энэ хот хоорондын зорчигч тээвэр, нийтийн тээвэрт бол нэлээд одоо дэвшилтэй зүйлүүд гарсан бий болсон. Интернетээр суудлаа захиалдаг болсон, дизель захиалдаг болсон, суудлаараа суудаг болсон. За ингээд агааржуулагчтай, телевизэртэй автобусууд бий болсон. За манай Хөсгөлд ихэд бол одоо унтлахын автобус гэдэг одоо унтаад явж бас боломжтой юм автобус бий болсон гэдэг. Энэ автобус нь бол одоо тээврийн хэрэгс нь бол одоо боломжийн болоод байгаа. Гэтэл энэ зам дагах одоо дэд үтцийн асуудал шийдэгдээгүй яваад байдаг. Автобусны замын зогсоолууд одоо 100 км гэх юм уу 5 км-т ямар стандарт байхын түүгээрээ байх. Нөгөөдгөө жорлон нойлынхын асуудлууд байж байгаа. Энийг одоо шийдэгдээгүй явж байгаа. За эдгээрийг одоо хэрхэн шийдвэрлэх вэ? Зам дагахын дэд үтцийн нийтийн тээврийн зорчигч тээврийн дэд үтцийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Энэ чиглэлээр одоо ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ гэдгийг асууя гэж бодож байна. За дөрөвдүгээрт нь энэ нийтийн тээвэр болон энэ таксинд одоо энэ эко технологи. За энэ утаагүй одоо энэ байгаль орчинд ээлтэй юм технологийн нэвтрүүлэх чиглэлээр одоо та бүхэн ямар ажил хийж байна? Энэ хуульд одоо энэ эргэцэн орчныг боломжуудыг бүрдүүлж өгсөн үү? За ер нь бол энэ такси нийтийн тээвэр бол одоо газар эсвэл одоо цахилгаан болох үүнд шилжих одоо зайлшгүй шаардлага байгаа гэж бодож байгаа. Энэ чиглэлээр бас засгийн газрын тогтоолууд гарсан байдаг. Тодорхой үе шаттайгаар одоо жил бүр нэмэгдүүлнэ гэсэн одоо хэд явж байна? Цаашид хэд болохоо төлөвлөж байгаа. За энэ мөн та бүхэн одоо автотехникийн хуульд шинжилсэн найруулга хийж байгаа учраас энэ зүйлийг хэрхэн яаж бодлогоор дэмжих юм бэ? Хууль эрхцэн хувьд ямар боломжуудыг бий болгож байгаа юм бэ гэдгийг тодруулъя гэж бодож байна. За мөн одоо энэ олон улсын тээвэр логистикийн сүлжээнд нэгдэх асуудал байгаа. Энэ гадаад дотоодын хамтын ажиллагааг бол өргөжүүлэх энэ чиглэлээр одоо энэ бол эдийн засгийн эргэлтэнд маш чухал зүйл байгаа. За энэ алтан булаг одоо замын үүдийн автосамын асуудал яригадаад одоо бас удаж байна. За мөн өөр олон чиглэлүүд бас байх ёстой. Тэгэхээр одоо энэ чиглэлээр одоо бид цаашдаа энэ эдийн засгийн гэртөөрөөртэй хэрхэн яаж холбогдох вэ? За үүн дотор бас би нэг зүйлийг тодруулаад асууж байгаа. Алтан булаг замын үүдээс гадна за 86 дугаар микрофон ажлын хэсэг. За Мөнхбаатар гишүүний асуултанд хариулъя. За дотоодын ачаа тээврийн хувьд бас одооны мөрдөж байгаа эрх зүйн зохицуулалтын хувьд хангалтгүй зүйлүүд байгаа. Цаашдаа бас энийг зохицуулах зүйлүүдийг бол оруулаад явж байна. За мөн энэ хуулийн дэхээс гадна автотехникийн талаар төрөө соромтлох бодлого саяхан батлагдсан. Энэ бодлогын хүрээнд бид нэр за засгийн газрын 2100 гэсэн хөтөлбөр байна. За мөн одоо бусад одоо энэ үндэсний хөтөлбөрүүдтэй уялдуулаад за дотоодын ачаа тээврийг нэгдүгээрт хөдөө аж ахуй, хоёрдугаарт газар тариалан, за гуравдугаарт одоо энэ дотоодын аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг төсгөлсөн бүс нутгийн чанартай, орон нутгийн чанартай ийм логистикийн төвүүдийг бий болгоё. За энэ дээрээс одоо энэ тээвэр зохицуултыг бий болгож олон улсын
гарцаар гаргах энэ боломжуудыг бүрдүүлье гэсэн ийм бодлого бол байгаа. За энэ хүрээнд энэ дотоодын ачаа тээврийг бас энэ орон нутагт нь бас зохицуулах эрхүүдийг өгж байгаа. За ер нь өмнөх хуулиар бол одоо энэ орон нутгийн засаг дарга иргэдийн хуралд бол тодорхой эрх мэдлүүдийг бол олгоогүй байсан бол энэ удаагийн хуулиар бол орон нутагт нь одоо тодорхой эрх мэдлүүдийг олгож орон нутаг тээврийн асуудлыг өөрөө мэдэж зохицуулдаг, хөгжүүлдэг ийм одоо чиглэлийг баримталж ажилласан байгаа. За төгжрлийн хувьд хамгийн нэгдүгээрт дэд үтц зохицуултын асуудлууд байгаа. За 3 дугаарт нь бусад орны хувьд ингээд үзэхэд ер нь энэ төгжрлийг шийдэж байгаа нэг асуудал бол энэ зохицуултаас гадна машиныхаа тоог хязгаарлаж байгаа. Жишээ нь Бээжин гэхэд одоо нэг ч шинээр номер олгодгүй. Зөвхөн хуучин машинаас сольж байгаа тохиолдолд оронд нь шинэ машин олгож байгаа. За Сингапур гэхэд одоо тодорхой жил болгон ашиглалтаас хасагдсан машиныхаа хэмжээгээр квот тогтоож өгдөг. Гэх мэтчлэн ийм зохицуултууд байгаа. За яг энэ дээр нь бол бид нар энэ хотын төгжрөлтэй холбоотой гэдэг ийм зохицуулт бол одоо манай хуулийн дээр бол бас тусаагүй. Зүгээр ер нь цаашдаа энэ хязгаарлалтыг хийх талын зохицуултууд бол туссан. За өмнө одооны мөрдөж байгаа автотээврийн тухай хуулийн дээр автотээврийн дэд үтцийн талаар нэг ч үг өгүүлбэр байхгүй байгаа. Энэ зорчигчийн терминал, зам дагуу үйлчилгээний байгууламж, ачааны терминал гэдэг. Тэгэхээр энэ цаашдаа энэ үйлчилгээ маань олон жил гудамнаас гудамд явж ирлээ. Тийм учраас энэ дэд үтцийг хөгжүүлье. За дэд үтцийг хөгжүүлэхдээ хувийн хвшлийн хөрөнгө оруулалтанд түшиглэж, төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлье. За ингээд цаашаа одоо энэ өөрийн гэсэн дэд үтцтэй болсон тохиолдолд энэ тухайн зохицуултыг бас аж ахуйн нэгжүүдэд шилжүүлж болох юм а гэсэн ийм одоо зохицуултууд бас орсон байж байгаа. За дараагийн асуудал хот болон хот орчмын нийтийн тээврийн үйлчилгээнд зөвхөн цахилгаан болон байгалийн хийгээр ажилладаг ийм тээврийн хэрэгсэл эсвэл энийг хосолсон ийм тээврийн хэрэгсэл ашиглах ийм зохицуулт туссан байж байгаа. За дараагийн асуудал за мөн энэ саяхан ярьсан дэд үтцүүдээ олон улсын болон бүс нутгийн чанартай ангилсан энүүгээрээ ялгагдаад одоо ялгаатай за тавигдах шаардлага нь өөр. За ингээд стандартаар одоо энэ зохицуултыг ингээд хийгээд явъя. Олон улсын энэ одоо дэд үтцийн одоо энэ сүлжээнд зайлшгүй холбогдож энэ одоо экспорт импортын тээвэр явах гэсэн ийм зохицуултыг логистикийн зохицуултаар оруулж өгсөн байгаа. За. За Жавхлан гишүүн алга байна. За Дэлгэр сайхан гишүүн.